За 77-гийн 3 дахь дугаар хэлж байна. Энэ цуврал дугаар нь болохоор өмнөх нас хойд дүр гэсэн юм ойлголттой холбоотой болсон явдлыг Виржиниагийн анагаахын их сургууль дээр хийгдсэн судалгаан дээр тулгуурлаж ярьж байгаа. Судалгаанд оролцсон 2500-600 орчим юм хүүхдийн дунд 51% нь дандаа гэр бүл дотроо эргэж төрсэн тохиолдлууд байгаа юм байна. 28% нь болохоор ойр орчмын танилд арай холын хамаатан садан дундаа ийм холбоотой төрөлт байсан байгаа. Үлдсэн 21% нь болохоор хоорондоо хамааралгүй хүмүүс байсан гэж байна. Тэгэхээр 79 бараг 80% нь дандаа хамаатан садан ойр тойрны хүмүүстээрээ тэр хүүхдүүд эргэж төрсөн болж таарад байгаа. Тэг яагаад заавал үр хойч дээрээ ч юм уу хамаатан садан дээрээ төрөөд байгаа юм те. Монгол хүн бол Монголдоо те. Одоо энэ жишээн дээр болохоор Бразилийн нэг жишээг би ярих гэж байгаа. Тэгэхээр Бразилийн 6 ийм хүүхдийн тохиолдлоос 4 нь ойр төрлийн ойрын хамаатан садандаа буюу гэр бүл дээрээ төрсөн. 2 нь болохоор холын хамаатан садандаа эргэж төрсөн ийм тохиолдол байгаа юм. Тийм өөр сонголт байж болдгоо юм уу те? Зөвхөн гэр бүл дээрээ зөвхөн Монголд насарсан бол Монголд л төрөх ёстой юм уу те? Энэ талаар одоо жишээнийхээ төгсгөлд ном дээр юу гэж бичсэн байна? Тэрнтэй холбоод та бүхэнд ярих юм байгаа. Ямар логик байна гэдэг талаар. За тэгэхээр энэ жишээн дээр болохоор Бразилийн хойд бүс Роберто гээд ачаа тээврийн менежер хийдэг хүн байсан байна. 1950 онд төрсөн. За энэ хүн маань болохоор яаж нас орсон байна гэхээр 1994 онд ажлынхаа нэг хүнийг энэ агуулгах тэр юм одоо бараа таваар алдагдсан гэдэг үндслэлээр байгууллагын өмч хөрөнгийг шамшигдуулсан гэдэг үлээ те. Ийм үндслэлээр бол халтсан юм байна. Тэгсэн чинь тухайн ажилт нь халагдсныхаа хэдэн минутын дараа буцаж буу авч ирээд ингээд энэ Роберто гэдэг хүнийг буудаад алдсан. Ийм юм тохиолдсон байх нь. Тэгээд Роберто болохоор нэг эмэгтэй дүүтэй. Дүүгийнх нь охин болох Милана гэдэг охиныг баг өөрийнхөө хүүхэд шиг ингэж өсгөлцөж хамт амьдардаг байсан юм байна. Тэгээд Робертог нас барснаас 19 жилийн дараа буюу 2013 онд дүү Милана нь болохоор Паула гэд хүү төрүүлсэн байт юм байна. Ингээ Паула гэх хүн бүр дөнгөж хөлд орох цагаасаа эхлээл маш юм том хүн шиг байсан гинэ. Ингээд дөнгөж анхны алхмаа хийж явахдаа бүр ингээл чэйчэндээ гараа авцсан. Гараа элгэндээ тэрнэ гэж ярьдаг да тий. Ингээд нэг том хүн шиг ингэж явдаг. Тэгснээр гараа нуруунда үүрээд эсвэл гараа карманда хийгээд явдаг. Яг нагас ах Роберто шиг нь тийм үйлдэлүүд тэр хүүхдээс ингэж харагдаад иддэг байсан гэж байгаа байхгүй юу? Өөрийнх нь хүүгээс Паула хүн 15 сартаа байхад нь Милана нэг зүү зүүдэлсэн гэж байгаа. Тэр зүүдэн дээр нь болохоор нэг танихгүй хүн танаа Роберто гэд нагас ах чинь чиний хүүхэд болж төрсөн. Тийм учраас Роберто нагас ахыгаа ерөөсөө зүүдлэхэ болцсон байгаа үсттэй гэж ингэж зүүдэнд нь орж ирсэн гэнэ л тэ. Тэгээд Милана болохоор хүүгээ төрүүлэхээс 4 жилийн өмнөөс эхлээд нэг тийм зүүдлээд идэгсэн гинэ. Нэг сандал дээр сууж байгаа бага насны хүү би чиний хүүхэд болж төрнөө гэж ингэж яриад байдаг тийм зүүдийг зүүдлээ. Тэгээд ойр тойрныхаа хүмүүст хэлжийснээ сансан гэж байгаа байхгүй. Нэг мэдсэн чинь тэр зүүд нь ингээд Паула хүүгээ төрүүлснээс хойш ерөөсөө зүүдлэхэ байцсан. Тэгээ Паула хүү 2 настай байхдаа зурагт үзчихсэн аа. Буудал цаантай кино байж таарад буун дуу ингээ гарсан чинь амар жочирч уйлаад бүр зогсохгүй уйлаад амар айсан байдалтай. Тэгснээ ээжтэй ингэсэн байгаа. Ээж би ингээ ажил дээрээ байсан чинь хулгайч орж ирээд тэгээ намайг 4 удаа буудсан штэ. Эхлээд миний толгоороо буутахад би өвцсөн штэ. Тэгээд яагаад заавал намайг 4 удаа буудаж байгаа юм бэ гэд уйлаад байсан гэж байгаа байхгүй. Тэгээ Паула хүү болохоор маш юм сэргэлэн цовоо найз нөхөд ихтэй амтан тижээдэг гэж байгаа. Ямар нэгэн сэтгцийн өөрчлөлт ч юм уу сэтгцийн эмгэггүй. Гэхдээ төрхтөө гавлын ясанд нь ийм төрөлхийн одоо гажиг гэхүү баг зэрэг ийм цоорхотой энэ зурган дээр тавьчих. Яг энэ сумаар заасан хэсэгт ийм төрсөн байт юм байна. Наац Роберто гэдэг ах нь буудалж нас орохтой яалтчгүй 4 удаа буудсан. Тэрний нэг сум нь яг энэ хүүгийн энэ дархин дээрх энэ хохоцсон хэсэг шүү дээ. Яг энтэй байрлал нь бол ингэж таардаг. Паула хүү бас манайх юм модон шалтай байшинд байдаг байсан. Тэгээд надаа юм модон морь байдаг байсан. Цагаан хөхөнгийн бас надад жинхэнэ морь байдаг байсан. Даанч тэр морь нь одоо өөрийг нь гэртээ байхгүй байх тэр үед ингээ алга болсон. Тухайн ингэж ярьсан байгаа. Тэгэнгүүт нь Милана ээжтэй хэлээд ээж нь буюу одоо Робертогийн дүү охин шүү дээ тий. Паулагийн одоо эмээ
гэсэн үг. Тэгээд энэ тухай ярьсан чинь бид нар бага байхад бол модон ийм шалтай байшинд амьдардаг байсан. Роберто бол тийм модон тоглоомоор бол тоглодог байсан. Жинхэнэ морины хувьд болохоор тийм морь байсан. Роберто ахыг нь байхгүй байх үед ээж нь тэр морийг зарсан гэж байгаа байхгүй. Тэгээ ирэхэд аль хэдийн тэр морь нь байхгүй байсан. Нарийн учир нь бол Роберто мдэггүй өнгөрчихсэн. За ийм тохиолдол болсон юм байт юм байна. 5 наснда Паула ээжигээ дуудаад ирсэн. Ээж нь сонсохгүй байсан. Тэгсэн чинь Кока гэд дуудсан гэж байхгүй. Тэгээ ээж нь гайхаа чи юу гэсэн бэ гэсэн чинь Кока гэд дуудаад тэгээ чи над нэрээ яаж мэдтiin гэдгсэн чи би угаасаа мэднэ. Тэгээ тэр нэр нь Роберто нах сах нь Миленаг дууддаг ийм хоч маягийн нэр гэж байгаа байхгүй. Зөвхөн Роберто ах нь дууддаг. Тэгээд Роберто ахыг нь нас барснаас хойш Миленаг хинж тэгж дууддаггүй. Буюу одоо 19 жилийн турш хинж тэгж дуудаагүй байж хад хүүхэндээ Паула хүн төрөөд ингээд 5 наснда өөрийг нь нах захын дууддаг байсан нэрээр дуудсан байгаа юм. Танай ах чинь 2 хүүхэдтэй байсан штэ. Гэхдээ би бас нэрийг нь санахгүй байна гэсэн гэж байна. Тэгээд нэг удаа эмээгийнх нь гэр санамсруу байдлаар ингээ газ дэлбэрсэн тохиолдол гарсан юм байна л да. Тэгээд эмээгтэй амар санаа зовоод уцаар яриад дууссан чинь Паула хүн ээж та яагаад ийм амар санаа зовоод байгаа юм бэ гэхээр үгүй эмээ чинь ингээд нас орчуул чамд муухай биш үү? Гонигтай биш үү гэж асуусан чинь. Үгүй би зөндөл өгсөн штэ. Хэд хэдэн удаа өгсөн. Гэхдээ хүн өглөөгээд амьдрал үргэлжилж л байдаг. Хүүхдүүд эцэг ихээ сонгож болдгийн би чамааг ээжээрээ сонгосон гэж Паула ирсэн байгаа байхгүй 5 настай байхдаа. Тэгээ Паула 7 наснаас эхлээд бол энэ ярианууд нь цөөрсөн. Тэгээ бүр 9 настай гэхэд бараг юм ярихад байсан. Гэхдээ одоо энэ судалгааны хүмүүсийг очиж уулзаад ингээ ярилцлага авч яхад бол буун дуунаас бол маш их айдаг. Одоо ч гэсэн чихэнд тэр одоо өмнөх наснда буудуулж исэн тэр мэдрэмж тэр чимээ одоо сонсогдож байдгаа, мэдрэгдэж байдгаа гэж ярьсан байгаа юм. За тэгэхээр өмнөх нас, хойд нас гэх юм уу энэ зүйл маань дийлийнх нь гэр бүлдээ дахиж төрдөг болж таарад байгаа. Номнууд дундаас сүнс ба сүнсний ертөнц гэж за энэ номон дээрх хэсгээс бол ерөн бүх зүйл мэдээллээс бүрдэж байгаа. Тэгэх юм бол сүнсний мэдээлэл бол 5 үндсэн ийм зүйлээс мэдээллээс бүрддэг гэдгсэндээ цусны төрлийн мэдээлэл, ясны мэдээлэл, махан мэдээлэл, үйл үйлдэлийн мэдээлэл тэгээд амин мэдээлэл гэж бас байгаа. Тэгэхээр энэ амин мэдээллийг бүрдүүлж бий болгодог нь болохоор биднээс дээш 7 өвөг дээдс маань гэж байгаа. Одоо жишээ нь миний хүүхдийн одоо сүнсэн дэх тэр мэдээллийг манай аав ээж эмээ өвөөгөөс ихсүүлээд ингээд хамтраад мэдээллийг бүрдүүлээд биднэр рүү илгээдэг гэж за энэ номон дээр бичсэн байгаа юм. Энэ логикоор бодохоор одоо бидний хүүхдүүдийн сүнсийг хаа байгаад Америкийн Жорж Анна хоёрын өвөг дээдс бэлтэж наашаа явуулдаг юм байна. Хэрвээ Америк ч юм уу, хэрвээ Хятад ч юм уу, хэрвээ Бразил ч юм уу, Африкаас дэлхийд дээрх улс үндэстэн яснуудын бүх сүнс нэг газар дээр очиод тэгээд хаашаа ч хамаагүй ингэж илгээгддэг бол бид нар жинхэнэ ингээ холион бантан хольж хутгагдаж болохоор исэн байгаа. Тэгсэн чинь энэ номон дээрхээс бол өвөг дээдс нь үр удмынхаа сүнсийг буюу тэр сүнсэн дэх мэдээллийг бэлдэж явуулдаг болж таарад байгаа юм. Үнэхээр энэ үнэн бол гэж бодоо заяа. Эхлээд санал шүүмж хэлэх сэтгэлгээгээ жоохон хойш тавиад за үнэхээр ийм үнэн байгаад бид нар ингээд жамаараа нас ураад одоо онгод тэнгэртэй залагдаад ингээд гарцсан байя гэж бодъё. Онгод болцсон байна. За тэгээд би одоо өөрийнхөө хүүхдийн сүнсийг бэлдэх гээд байж байгаа тэр багт бүрэлдэхүүнд ингээ ороод байж ин гэж төсөөлөө л та. Тэгээ манай 30 охин маань нэг залуутай суугаад одоо жиж охиныг ч юм уу жиж хүүгийн маань ингээ төрүүлэхээр төлөвлөж ийн гэж бодъё л та. Тэгэнгүүт тэр хүүхдээ одоо сүнсэндх мэдээллийн бэлдэх багт би ингээ дунд нь орсон байж тээ. Тэр хүүхдээс дээш 4 дахь элен зэмэн би байгаа гэсэн үг. Тэгэнгүүт надаас дээш бас хэдэн үе байгаа. 2 3 үе доош ингээ 4 үе нийлж хагаад бөөнөрөө одоо энэ хүүхдийн одоо мэдээллийг бүрдүүлэх гэж байна. Тэгэхэд зөвхөн манай талаас биш тэр 30 охинтой маань суугч байгаа залуугийн тал гэж бас байж тээ. Аав ээж эмээ өвөө гэд бас нийжгээд олон одоо өвдөцсийнх нь сүнс ингэ байж байгаа гэсэн үг шүү дээ. Яг хуу төлөөлөл гарна гэж байгаа. Одоо удирдах зөвлөл гэдэг шиг те компаниар тийм төлөөлөл гарч ирэнгүүтээ за манай талаас ийм мэдээллийг оруулж өгнө. За манайх бол ийм өндөр яс өндөртэй те яс томтой би бол хүүхдтэй бол
энэ мэдээлэлээ бол манай талаас оруулж өгнө гэдэг ч юм уу. За манайх дандаа эмч талтай мэрэгжилтэй учраас бид нэр жич хүүхдтэй эмчлэх энэ талынхаа авьяас бэлгийг өвлүүлнэ гэдэг ч юм уу. Тэгсэн чинь нөгөө талаас үгүй манайх дандаа урлагийн хүмүүс байдаг. Бид нар жич хүүхдээ бүр урлагийн авьяастай болгож мэдээллийг өгмөр байна гэдэг ч юм уу те. За магадгүй энэ дунд Америкт төрүүлнэ хүүхдээ гижиж магадгүй юм. За Монголоос илүү одоо эрх чөлөөтэй те хөгжих дэвших боломжтой гэдэг ингээд тэгэнгүүт хоёр талын энэ олон хүмүүсийн дийлэнх нь Монгол хүмүүс байна да. Монголд амьдарсан өөр улсад бол амьдарч байгаагүй амьдарч исэн ч гэсэн Монголоо илүүд үзэж байгаа тийм байж таарна да. Тэгээд нийт дээр ингээд санал хураалт явах юм бол яах нь мэдээж Монголда төрүүлнэ ийм санал хураалт гарч ирэх бах. Тэгээ бодохоор ер нь нийт хүн төрлөختөн яах нь одоо нас орсон хойноо үр хүүхдээ эргээд яг тэр төрсэн газараа л төрүүлэх хандлага нь арай илүү байх магадaltaй гэж хараад байна. Магадгүй яг уу үнэхээр ингээд дайн дажнаас болоод дөрвсөн ч юм уу те эсвэл өсөглөн зовлон ихтэй байсан газар нутгийн одоо өвөг дээдс нь магадгүй үр хүүхдээ арай өөр оронд төрүүлээ те дайн дажингүй өөр оронд өөр удмаа төрүүлээ гэж болох юм. Гэтэл яадаг вэ гэхээр энэ номон дээрхээс бол альва өөр удамд амны тоогийн цаанаас нь заагаад өгсөн байдаг гэж бичигдсэн байгаа. Энэ дээр болохоор одоо эмэгтэй хүн төрөхтөл өөрийн өндгийн эсийн тодорхой тоотой төрдөг шүү те. Зарим нь цөөхөн, зарим нь их төрдөг шиг. Альва удамд яг тэдэн ам гэсэн юм тоотой байдаг гэж энэ хонгодууд бол ярьсан байна. Тэгээ бодохоор яах нь вэ? За Африкийн өвөг дээдсүүд нийлээд Монголд хүүхдийг төрүүлчээ те. Одоо Африкт жоохон өсөглөн байгаад байна. Ингээд хичгээр яах нь Монгол өвөг дээдсийн тэр удмын амнаас авч тэр хүүхэд Монгол төрөх хэрэгтэй болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр хин ч ерөн одоо өөрт оногдсон тийм үү амийг одоо компьютер тоглоомоор ярих юм бол амиа зээлүүлдэг тийм тоглоом байлаа гэж ботход хин ч тийм амархан амиа өөр одоо хүнд зээлхийг бодохгүй те. Зээлгч биш чинь бүр өгөх гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө амнаас өөр тоглогчдод өгнө гэдэг бол тэр аргийн тийм юм байхгүй байна. Өөрийн удамд оногдсон тэр амиа өөрийнхөө удамдаа л ингэж үр хойч болгож төрүүлэхийг хүмүүс бодно шүү дээ тий. Тэгээд энэ логикоор бодохоор үнэхээр ялтчгүй л Монгол хүмүүс нь Монголда төрөх нь Бразил нь Бразилда, Хятад нь Хятадда, Африк нь Африкта төрөөд ингэж явдаг байх нэ гэж харагдахаар байгаа юм л. Яг энэ логикоор бодоход бол тий. Тэгэхгүй хамаагүй энэ тэнд ингэж очиж төрдгөө юм шиг байгаа. Энэ судалгаанаас харахад 80% нь гэж юм тий. Үлдсэн 20% нь болохоор бас яг хангалттай сайн судалж чадаагүй байх магадaltaй гэж энэ дээр бас бичсэн байна. Яагаад тэгэхээр энэ их одоо тий өвгдээцийнхаа дээшээ энэ мэдээллийг одоо ургийн мод ч юм ургийн бичиг хөтэлтгүүл бол бид нар чинь сайн мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ 20% дотор магадгүй тэр хойд дөрөнд болсон хүмүүс яг сайн нариндаа судлах юм бол дээшээ өвгдээц нь хоорондоо холбоотой ч юм билүү тий. 7 үе дотроо тэр чинь судлахад бас тийм амар биш. Тэгэхээр сайн судлах юм бол бас л хоорондоо өвгдээц нь холбоотой байх магадлал өндөртэй харагдаж байгаа юм. За тэгэхээр та бүгдд ямар санагд? Яг ингээд төсөөллөөд локкор ботхоор тэгээд дараагийнхаа дугаарыг болохоро одоо энэ сүнс гэсэн ерөнхий цуврал явсан байгаа. Тэр цувралаа илүү дэлгэрүүлээд одоо саяны ярьсан тэгээд сүнсэн дотор байдаг амин мэдээлэл, за махан мэдээлэл, цусан мэдээлэл, ясан мэдээлэл, үүлийн мэдээлэл. За энэ болгоныг тусад нь ингэж салгаад тий яг ураг бүрлдэх үед хүүхэд бий болоход ямар үед нь тэр ясны мэдээлэл орж ирдэг юм. Тэр ясны мэдээлэл алдагдсанаар ясанд ямар өөрчлөлттэй хүүхэд төрдөг юм тийм үү? Одоо Монгол домчийн судар дээр бичснээр бол өвчний дийлэнх шалтгаан буюу 80-90% шалтгаан нь болохоор яг энэ бидний сүнс гэж яриад байгаа. За энэ мэдээллийн санд байх кодууд тийм мэдээллийн кодууд нь алдагдсанаас болоод бидний өвчлөл үүсдэг гэж байгаа. Одоо тэр хүрдэн дээр байгаа мэдээлэл тийм үү гаднаас орж ирж байгаа хар эрчим энергиэс болоод эдис доторх тэр мэдээллийн код нь алдагдаад анхны тэр хийх ёстой байсан зориултаасаа өөрчлөгдөөд ин хавдрын эс болдогч гэх юм уу. Одоо үүлийн сүнснээс болоод сэтгцэд голдуу юм өвчлөл үүсдэг. Тэр өвчлөл нь тэр мэдээллийн ямар алдаанаас болж үүсэх магадaltaй юм. Гих мэтчлэн одоо домчин содар дээр байгаа зарим зүйлүүдийг мэдээллүүдтэй холбоод ийм бас нэг цуврал
дугаар хий гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн дугаар агуулгал ингээд өндөрлж байна. Энэ өмнөх насыг нэрээ зарим хүмүүстээр ингээ ховс хийж хагаад өмнөх амьдралаар нь ингэж аялуулах ч юм тохиолдлууд бас ийм дуршилтууд байдгийн байна. За та бүхэн сонирхолтой байвал би яг судалж агаад Оросууд л голдуу ховсоор ингэж юм хийдэг л дээ. Тэгэхээр судалж байгаа та бүхэнд хүргэж бас болно. Юу гэж бодож байна? Тэр ховсоор өмнөх насаа сансан тохиолдлууд энэ талаар сонсомоор байгаа бол комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээ манай сувгийг үргэлж дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа. За тэгээ дараагийн дугаар хүртэл түр баяртай.